За яг одоо рекорд хийгээд эхэлж байгаа шиг байна. За нийт багш нартай болон өнөөдрийн лекцэнд өргөдөн орж байгаа нийт багш нартай болон оюутан залуустай энэ оройн мэндийг өдрийн мэндийг хүргье. Өнөөдрийн үлгэрлэгч оюутан дэд хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа 4 дахь удаагийн лекц өөрийгөө таних хувьд 4 дахь удаагийн лекц маань эхлэхэд бэлэн болоод байна. Өнөөдрийн лекцээр Синг Самдан багш Монголын оюун ухааны академи ой тогтоолтын шигшээ багийн тасгалжуулагч Синг Самдан багш маань ой тогтоолтын арга техникийг ашиглан одоо анагаахын хичээл дээр хэрхэн ашиглах вэ гэсэн сэдвийн хүрээнд биднэрт лекц уншиж танилцуулах байгаа. Багш маань орж ирсэн байсан. Ерөнхийдөө бэлтэн болцсон байгаа хаа багш. Орой минь багш. За бүгдээр нь орой минь дээ. Орой минь багш. За орой минь төргий. Та слайд шеэрлэх багш. Тэгин. За миний дуу зүгээр сонсогдож байна уу те? Зүгээр ээ нөө багш. За би нөгөөх яагаад ингэж асууж байгаа вэ гэхээр би өөрөө нөгөө Хинтээ аймгийн Бор өндөр суманд ингээд байгаад хөдөө байгаа болохоор тэгж асуугаад байгаа шүү. Тэгээ та хэд мань дуу тасалт бол хэлээрэй. За багш. За одоо ингээд шууд ирэн эхлэх үү те? Тэгээ багш. Яг цагтаа эхлээл. Аха. Хийдэ авчна. За ойлголоо. За тэгэхээр өнөөдөр яг нэг үлгэрлэгч оюутан ингээд дэд хөтөлбөрийн өрөөнд зохион байгуулагдаж байгаа лекцэнд бас урьсанд зохион байгуулагч нартаа баярлалаа. Тэгээ наран чимэг бас багштай баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд намайг болохоор Синг Самдан гэдэг. Тэгээ та хэд маань Сингэ гэдээ дуудаж болно. Би болохоор эрхэмж мэргэжилтэй. Тэгээд 2009-с 2015 оны хооронд анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуулийг хүний эрхэмж мэргэжлэр суралцаад тэгээд 2015 онд төгссөн. Одоо сургуулаа төгсөө 6 жил болсон байна. За тэгээд 2 дугаар курсээс хойш яг ой тогтоолт Монголын оюун ухааны академийн ой тогтоолтын арга техникэд суралцаад одоо ингээд 11 жил болж байгаа. Яг суралцж явах үедээ бас өөрийнхөө сурсан зүйлийг хичээл дээрээ бас ашиглаж байсан. Тэгэхээр та бүхэнд яг ой тогтоолтын арга техник гэдэг нь яг юу юм? Энэ техникийг тэгвэл яг бид нэр ажил дээр амьдрал дээр яг энэ ялангуяа анагаахын хичээл дээр ашиглаж болдгийм үү гэдэг тал дээр өнөөдөр нэг өөрийнхөө бэлдсэн богинохоо лекцийг та хэдтэй ингээд уншихад танилцуулахад бэлэн болоод байна. Тэгээд бүгдэнд нь идэвхтэй орж ирсэнд бүгдд нь баярлалаа. Тэгээд бүгдээрээ лекц эхлэе. За миний дэлгэц харагдаж байгаа байх тий. Уншиж Харагдсан. одоо болж байна гэж. За одоо ой тогтоолт ба анагаах ухаан гэдээ харагдаж байна уу тий? Аа. За ойлголоо. За тэгэхээр бүгдээрээ ой тогтоолт ба анагаах ухаан гэдэг энэ сэдвийн хүрээнд 40 минут ярилцах нэ гэсэн үг. За тэгэхээр хүн гэдэг амьтан бол бид нар бол одоо юу гэдгийг насан туршдаа байнга суралцсаар байдаг. Өдөр болгондоо л яах нь шинэ мэдээллийг хүлээж авдаг, мэдээллээ дотроо боловсруулдаг, тэрийг мэдлэг болгодог, мэдлэг болгосон зүйлээ амьдрал дээр ашиглаад үр дүнгийг үзээд явдаг. Тэгэхээр бид нар мэдээллийг мэдээж суралцахтай зайлшгүй холбоотой бидний чадвар бол юу вэ гэхээр ой тогтоолт ба сэтгэхүй байгаад байгаа. Тэгэхээр ой тогтоолт гэхээр бас учир утгагүй компьютер шиг бид нэр цээжлээд байна гэж ойлгож болохгүй. Тэгэхээр ой тогтоолт сэтгэхүй гэдэг процесс маань бол маш чухал ийм суур чадруудын нэг байдаг. За тэгэхээр бидний амьдрал дээр бол яг энэ өдөр болгон бид нар мэдээлэлтэй тулгардаг, мэдээлэлтэй яг нүүр тулдаг, тэрийг тогтоох шаардлага гардаг. За тэгэхээр энэтэй холбоотой маш олон бэрхшээлүүд тулгардаг тий. За жишээлх юм бол одоо наад зах нь амьдрал дээр их юм бол бид нэр хүнтэй танилцдаг, хүнтэй танилцчаад тухайн үедээ танилцаад нэрийг нь сонсчоод сарын дараа 2 сарын дараа жилийн дараа тухайн хүнтэйгээ таарахад нэрийг нь мартчихсан байдаг. Тэгээд нэг л харсан царай, нэг харсан нөхөр яваад байдаг. Хэн блэ гэд нэрээр нь дуудах гэсэн чинь нэр нь орж ирдэггүй тий. Тэгээд хөөе хинэ гэд дуудаж явах жишээний ч юм уу. За эсвэл одоо юу гэдгийг утасны дугаар мартдаг. Нөгөө найз руугаа залгаад одоо манай болдоогийн дугаар хэдүүлээ гэд асуудаг. Нөгөө үнэн дугаарыг нь хэлдэг, баярлаа гэд таслаад буцаага сонсон дугаараа утсан дээр хийх гэтэл мартчихсан байдаг. Ахаа залгаж явах жишээний ч юм уу. За эсвэл одоо юу гэдгийг гар утсаа удирдлага барьж явж байгаа нэг газар орхичдаг. Дараа нь телевизээ асаах гэсэн, гэрээ цоожлох гэсэн, машина асаах гэсэн чинь түлхүүрээ олдоггүй, удирдлага олдоггүй.
Эннээс болоод стресстэй бухимддаг. Наад зах нь амьдрал дээр ихэд бол биднэрт ийм олон наад захын жижиг жишээнүүд байна тий. За тэгэхээр ангахтай холбоотой бэрхшээлүүд гэх юм бол мэдээж зөндөө бэрхшээл байна. Манай ангахын хичээл гэдэг бол маш олон зүйлийг уншдаг, судалдаг, олон зүйлийг тогтоох шаардлага гарсан. Тэгэхээр нэгдүгээр курсээс эхлээл хичээлийн эхний өдрөөс эхлээл яадаг вүлээ бид нар анатоми хичээл дээр ороод өндөг 0 аваад эхэлдэг шүү дээ тий. Миний хувьд ч гэсэн яг нэгдүгээр курстэй хамгийн анх анатоми хичээл дээр ороод муу аваад өндөг аваад ингэж эхэлж ийсэн. Тэгэхээр тэр антоны латин нэр томьёонуудыг тогтоохоос ахуулаад маш олон зүйлсүүдийг гадаад нэршлүүдийг эмийн нэр томьёо тун гэх мэтчлэн эдгээр зүйлсүүдийг тогтоох шаардлага гардаг. Тэгэхээр эдгээр зүйлсийг бид нэр яг энэ ойдогтолтын арга техникийг эзэмшчих юм бол бид нар яг аз жаргалтайгаар суралцаж болох гэдэг юм. А яг үнэхээр энэ техникийг магадгүй эзэмшээгүй тохиолдолд бол бас хүн бүр яг энэ мэдээллүүдийг тогтоогоод өөртөө хадгалж авч үлдээд энийг ашиглана гэдэг болоос нэлээд хүч хөдөлмөр цаг хугацаа шаардсан юм ажил болдог. Тэгэхээр бид нэр энэ ойдогтолтын арга техникийг эзэмшээд авчих юм бол энэ олон ямар ч төрлийн мэдээллийг ороод ирсэн бид нэр энийг яах нь техникээр өөртөө хөгжилтэй байдлаар хошин байдлаар тогтоож болно гэдгийг бас би та хэдтэй хэлмээр байна. Тэгэхээр удахгүй хэдүүлээ энийг яг үнэхээр ажилдгийм үү болдгийм үү гэдгийг жишээгээр бас бүгдээрээ харнаа. За тэгэхээр биднэрт яг ийм олон бэрхшээлүүд байдаг. Тэгэхээр энэ олон бэрхшээлүүдээс салахын тулд бид нэр бас ширээний ард зүгээр суугаад юм тогтоогоод цээжлээд болохгүй. Ойдогтолт гэдэг процесс бол мэдээж бидний уураг тарих гэдэг эрхтэн байгаа тийм. Энэ эрхтний тэр эрүүл байна уу эсвэл үйл ажиллагаа нь хэвэн явагдаж гин үү сайжирж гин үү яаж гин гэдэг маань өөр бас олон хүчин зүйлсээс хамаардаг. За эдгээрийг би зүгээр товчхон та хэдтэй дурдъя. Та хэд манаас эмч мэргэжилтэй хүмүүс эмч мэргэжлэр суралцж байгаа учраас надаар хэлүүлдэггүй бас мэдж байгаа бах. За мэдээж хооллолт маш чухал. Дараа нь мэдээж дасгал хөдөлгөөн. Бид нар эрүүл бие саруул ухаан оршино гэж үг байдаг тийм. За дараа нь мэдээж нойр. За тэгэхээр хүн өдөрт 6-8 цаг унтчихээж бид нэр дараа өдөр ажиллах эрч хүч энерги нөхөж авч идэг. Тэгэхээр хооллолт, дасгал хөдөлгөөн, нойр гэдэг эдгээр зүйлсүүд бол энэ ойдогтолт сэтгэхүйн процессд маш чухал нөлөөлдөг хүчин зүйлсүүд байдаг. Тэгэхээр яг энэ оюуханы академийн тамирчид, ойдогтолтын тамирчид яг тэмцээнд орно гэж зүгээр ширээний ард суугаад юм цээжлээд байдаг юм аа. Тэгэхээр яг энэ бусад хүчин зүйлсээр ч гэсэн дасгалжуулагч багш нар нь анхаарад эдгээрэн дээр нь ч гэсэн дасгал хөдөлгөөнийг хийлгээд нойрыг нь яг цагт нь ахуулаад хоолтон дээр нь ч гэсэн анхаарад ингэ явж идэг. Тэгэхээр бид нар ч гэсэн ялгаагүй ирээдүйд бид нар яах нь эмч мэргэжилтэй эзэн болохын тулд эдгээр зүйлсээр ч гэсэн анхаарч явах хэрэгтэй гэж бас та хэдтэй зөвлөмөр байна. За тэгэхээр эдгээрээс өөр бас нөлөөлдөг хүчин зүйлсүүд бол маш олон хүчин зүйлсүүд байгаа. Нэг хамгийн анхаарах ёстой нэг зүйл бол юу вэ гэхээр ойдогтолт анхаарал төвлөрөлт гэдэг хоёр чадвар салшгүй холбоотой буюу шууд хамааралтай. Тэгэхээр бид нэр анхаарал төвлөрөлтийн чадваруудаа бид нараас маш сайжруулж ээж тэгээд дасгал хийж ээж ойдогтолтын процесс маань ойдогтолтын чадвар манаас дагаад хөгжиж байдаг. Тэгэхээр одоо яг энэ техник технологи хөгжихийн хэрээр давхар бас хүний анхаарал төвлөрөх хугацаа, анхаарал төвлөрөх чадвар маань дагаад багасаад байгаа. Ирээдүйд 10 жилийн дараа ямар чадвартай хүмүүс илүү хэрэлттэй болох вэ гэхээр анхаарал төвлөрөх чадвар сайтай хүмүүс илүү хэрэлттэй болно. Эдгээр хүмүүс маань мэдээллийг маш хурдан хүлээж аваад өөрийн болгох юм чадвартай хүмүүс байдаг. Ямар ч орчин нөхцөлд орсон гол зүйл дээр анхаарч чаддаг ийм чадвартай болдог юм а. Тэгэхээр анхаарал төвлөрөлтийн чадвар гэдэг бол маш чухал шүү. Тэгэхээр та хэд маань энэ чадварыг бас яг ямар чадвар байна, яаж сайжруулах вэ гэх мэтчлэн маш олон ном байгаа, подкастууд байгаа. Тэгээд бас Google дээрээс бүгдээрээ хайх юм бол олон мэдээллүүд байгаа шүү. Тэгэхээр анхаарал төвлөрөх чадвараа бүгдээрээ сайжруулаарай гэж та бүхэнд бас хэлмээр байна. За тэгэхээр бид нэр үр дүнд хүрэх гээд байгаа. Ер нь бол бидний эцсийн гол зорилго бол үр дүн, сайн үр дүнд хүрэхийг зорж байгаа. Тэгэхээр энэ 40 минутын хичээлээрээ, лекцээрээ бид нэр бол 40 минутын лекцэн суугаад бүгдээрээ үр дүнд хүрчихгүй. Тэгэхээр энэ бол яах нь вэ? Мэдээж сайн үр дүнд хүрэхин тулд бид нэр урт хугацаанд буюу тууштай хичээлж ээж, цаг хугацаа зарцуулж ээж энэ сайн үр дүнд хүрнэ тий. Тэгэхээр нэгдүгürt бид нэр сайн үр дүнд хүрэхийнхээ тулд яах ёстой вэ гэхээр уураг тархиныхаа талаар бүтэц үйл ажиллагааг нь
мэддэг энэ эрхтнийхээ талаар ойлголттой байх хэрэгтэй байгаа. Яг энэ эрхтэн нь яг ямар бүтцтэй, яг аль бүтцэн ой тогтоолтын процессд илүү идэвхтэй оролцоод байдаг юм бэ гэдэг талаар би та хэдтэй товчхон мэдээллийг өгнө. За дараа нь хэдүүлээ яах вэ гэхээр мнемотехник буюу ой тогтоолтын арга аргачлалын талаар суралцах нь байна. За тэгээд мэдээж энэ ой тогтоолтын арга аргачлалынхаа талаар суралцаад тэрнийхээ дараа бид нар энэ арга аргачлалаа өөр юм болгоод тууштай хичээлснээр энэ чадварыг яах нь өөр юм болгох боломжтой. За ингэснээр бид нар яах нь тэр нь голд байгаа үр дүнд хүрэх боломжтой байх нэ гэсэн үг. За тэгэхээр уурга тархиныхаа талаар одоо хэдүүлээ товчхон мэдээллийг авъя те. За бидний уурга тархи бол доороос нь дээшээгээ ховслын үе шатаар нь бид нэр уурга тархиа 3 ангилж байгаа. Хамгийн доотлын тархи буюу урт өвтөр тархи байна те. Урт өвтөр тархи маань бол амьсгал зүрх судасны тогтолцоог хариуцдаг хэвлэр явагч амьтдын тархитай адилвтер төстэй үйлдэлийг үзүүлдэг. За энэ жишээд тэгэхээр ямар үйлдэл үзүүлдэг вэ гэхээр гадны одоо юу гэдэг ямар нэгэн аюул занал хийлэл тохиолдоход тулгархад бид нэр тэр нөхцөл байдлаас өөрийгөө хэрхэн аюулгүй эрүүл авч гарах вэ гэдэг энэ шийдвэрүүдийг ер нь бол урт өвтөр тархи хариуцдаг гэсэн үг. За тэгээд бас дээрэс нь нэмээд амьсгал зүрх судасны тогтолцоог хариуцдаг юм чухал тархи байх нь. За дараагийн бидний тархи бол дунд тархи гэж байна тийм. Дунд тархийг бол тархи судлаач эрдэмтэд бол тархины яг төв хэсэг юм байна. Бүх мэдээлэл дунд тархинд хадгалагддаг юм байна гэж үздэг байсан. Гэвч судлагдаад он цаг ингээд явахын ирээр судлаад үгүй юм байна. Дунд тархи бол яг тархины төв хэсэг биш юм байна. Гэхдээ ой тогтоолтын процесс тэр дундаа урт хугацааны ой санамжинд дунд тархи маань маш чухал байр суурийг эзэлж чухал байр суурьтай оролцдог юм байна гэдгийг олж нээсэн байна. Тэгэхээр энэ дунд тархины талаар хэдүүлээ дараагийн слайдын дараас илүү дэлгүү дэлгэрэнгүй мэдээллийг авна. За дараагийн бидний тархи бол их тархи буюу сэтгэгч тархи гэж байгаа. За сэтгэгч тархи маань бол бодох, ярих, сэтгэх, шин зүйлийг хүлээж авах, тэгээд мэдээллийн 80% нь энэ их тархинд хадгалагддаг. Тэгэхээр одоо бид нар баруун зүүн тархи гэж яриад байдаг. Баруун зүүн хагас бөмбөлөг гэж яриад байдаг тийм. Тэгэхээр энэ их тархи буюу сэтгэгч тархи маань баруун зүүн гэсэн хоёр хагас бөмбөлөгт хуваагдж байгаа. За энэ тархиулаас ой тогтоолтын процесс бидний суралцах энэ чадварт маш чухал байр суурьтай оролцдог. Тэгэхээр хэдүүлээ дараагийн слайдаар дунд тархи болон их тархины талаар мэдээллийг хүлээж авах нэ. Тэгэхээр бид нар ийм гурвалсан тархи байна. Энэ гурвалсан тархи маань хоорондын маш сайн уялдаа холбооны дүнд л бид нар яах нь илүү сайн суралцах, илүү сайн ажиллах, аз жаргалтайгаар бас ингээд амьдрах боломжтой байгаа маа гэж. За тэгэхээр дунд тархи буюу сэтгэл хөдлөлийн тархи гэж нэрлэдэг. За дунд тархи нь бол дотроо 3 бүтцтэй тийм. Амигдала, хиппокампус, хипоталамус гэдэг ийм 3 бүтэц байгаа. Энэ 3 бүтцийнх нь хиппокампус буюу гиппокамп гэдэг энэ бүтэц нь болохоор ой тогтоолтын процесст тэр дундаа урт хугацааны ой санамжинд маш чухал байр суурьтай оролцдог байна. За энэ хиппокамп гэдэг нь бас юу гэсэн үг юм бэ гэхээр хиппокампус гэдэг нь энэ грек үг. Тэгээд далайн морь гэсэн утгатай энэ грек үг байгаа. За тэгэхээр яагаад ингэ далайн морь гэж нэрлэлцээ гэхээр хиппокампусын маань хэлбэр нь яах нь далайн морьтой бас юм төстэй харагдаж байна тийм. Тэгэхээр хиппокампус буюу далайн морь гэж нэрлсэн байна. За хиппокамп гэж байгаа. Энэ тэгэхээр урт хугацааны ой санамжинд яах нь маш идэвхтэй чухал байр суурьтай оролцдог гэдээ хэлээд байгаа. За жирийн үед бол бид нар ингээд жирийн үед бол хиппокампус бол яах нь нэгэн хэвийн ингээд ажиллаж яадаг. За зарим үед болохоор яадаг вэ гэхээр хиппокампус идэвхждэг. Идэвхжиж байгаа үед яадаг вэ гэхээр тухайн тэр үед одоо юу гэдгийг авсан мэдээллээ хиппокампус нэгэсэндээ бичээд хадгалаад авчдаг гэсэн үг. За тэгэхээр нэгэсэндээ бид нэр зүүрлж ярих юм бол утасны нөгөө рекорд хийдэг хэсэг байдгийн шүү дээ тийм. Улаан товчоод анангуул рекорд хийгээд тухайн дээр яриа марыг бичээд авчдаг. Яг тэрнтэй адилхан хиппокампус идэвхжсэн үед улаан бид нэр рекорд хийдэг тэр товч дарагдсан байна гэсэн үг. За тэгээд буцаад рекорд хийдэг товчоо дарахад яах вэ? Зогсоод мэдээллийг хадгалаад авчдаг байна гэсэн. Тэгэхээр нэгсэндээ бидний тархины бичлэг хийгч хэсэг байна. За тэгэнгүүт асуулт үүсэж байгаа. Ямар үед тэгвэл хиппокампус идэвхждэг юм бэ? Яавал бид нэр хиппокампусыг ашиглаад хиппокампусын энэ
идэвхжлийг ашиглаад суралцахдаа хичээлээ хийхдээ аливаа зүйлийг тогтоохдоо ашиглаж болох юм бэ гэдэг асуулт үүсэж байна. За тэгэнгүүт бидний ерөөсөө асуултын хариулт бол энэ слайдн дээр байгаа. Хиппокампус ямар үед идэвхждэг юм бэ гэхээр сэтгэл хөдлөл оролцож байгаа үед хиппокампус идэвхждэг. Тэгэхээр бид нар яах ёстой вэ гэхээр суралцахдаа 5 мэдрэхүү сэтгэл хөдлөлөө оролцуулж ингээд суралцах хэрэгтэй байгаа гэсэн. Сэтгэл хөдлөл оролцож байгаа үед гэдэг маань инээж байгаа үед, гуниж гутарж байгаа үед, харамсаж байгаа үед, ууралж байгаа үед, бухимдж байгаа үед гэсэн. Ер нь хүний сэтгэл хөдлөл оролцож байгаа юм бол хиппокампус идэвхжиж байна гэсэн. За дүнгууд бид нар энэ дээр нэг асуулт асууж үзье. Та хэд манаас надад микрофоноо нэгээд хариулаад өгөөрэй тий. За тэгэхээр өнөөдөр 12 сарын 27-ны өдөр байна. Магадгүй одоо юу гэдгийг яг 1 жилийн өмнө 2020 оны тий 2020 оны 12 сарын 27-нд та хэд маань тэр өдөр яг юу хийж исэн бэ? Ямар хувцас өмсөж исэн, хин хинтэй уулзсан, ямар магадгүй хоол идсэн. Яг 1 жилийн өмнөх энэ өдрийг бүгдээрээ санах гээд оролдтоо. Санагдаж байна уу, яаж вэ? Санагдахгүй юм. Аха. Ер нь санахад бид нэр хэцүү байгаа тий. Тэгэхээр бид нэр ийм энгийн одоо юу гэдэг өдрүүдийг бол ямар хувцас хунаар хоолгонд идж байгаагаа бид нэр цээжлээд авах ямар ч шаардлагагүй. Тэгэхээр хэрэггүй мэдээллийг мартаад бид нэр хэрэгтэй мэдээллийг тогтоох хэрэгтэй тий. За тэгэхээр тэгвэл би одоо ахаад өөр нэг асуулт асууя. Та тэгвэл яг өнгөрсөн жилийн төрсөн өдрөөрөө юу хийж исэн бэ? Ямар хувцас өмсөж исэн? Хинтээ уулзсан? Ямар магадгүй бэлэг авсан? Санах гээд бүгдээрээ оролдтоо. Санаж гин үү эсвэл санахгүй байна уу? Одоо бол санаж байна. Санаж байна. Аха, санаж гин тий. Аха. Тэгэхээр миний хувьд ч гэсэн одоо яг би өөрийнхөө өнгөрсөн жилийн төрс өдрийг бодонгууд тэр өдөр болж исэн бүх үйл явдлууд нэг бүрчлэн миний шууд ингээд нүдэнд ингээд харагдаж байгаа байхгүй. Тэгэхээр нэгсэндээ яаж исэн бэ гэхээр тэр төрсөн өдрөөр бид нэр яаж нэ? Төрсөн өдөр гэдэг бол бидний бас жилдээ нэг удаа болдог гайхалтай өдрүүдийн нэг. Тэгэхээр тэр өдөр бол бид нар яг сэтгэл хөдлөдөг буюу баярладаг тий. Тэгэхээр баярлж ийн гэдэг маань сэтгэл хөдлөсөн байна. Сэтгэл хөдлөж байгаа үед яасан байна вэ? Хиппокампус идэвхжсэн байна. Тэр өдрийн мэдээллүүдийг бид нар хадгалсан байна гэсэн үг байхгүй. Тэгэхээр бид нэр яг энэ одоо ингээд сэтгэл хөдлөл оролцсон ийм мэдээллүүдийг бид нар насан туршдаа магадгүй мартахгүйгээр ингээд хадгалаастай байдаг тий. Ямар нэгэн бид нарт уйгаа шүү, янз бүрийн хагцал зовлон тохиолдлоо гэхэд бид нар тэрийг хизээж мартахгүйгээр ингээд бүр сэтгэлдээ ингээд хадгалаад аваад үлдсэн байдаг. Энэ бас л сэтгэл хөдлөл оролцож байгаа буюу хиппокампус ажилтсан байна тий. Маш сайхан баярлсан тийм мөчүүдээ ч гэсэн бид нэр хизээж мартахгүйгээр ингээд тогтооцсон байдаг юм аа. Тэгэхээр энэний цаад утга учир нь бол ерөөсөө бидний дунд тархины хиппокампус гэдэг юм бүтцтэй яах нь холбоотой байх нь гэсэн. За тэгэхээр бидний гол зорилго бол юу вэ гэхээр ой тогтоолтын тамирчид ер нь бол яадаг вэ гэхээр хиппокампусын ачаар тэр 5 минутанд 500 цифрийг тогтоогоод байна. Нэг багц буюу 52 шиг үзрийг 12 секундэд гүйлгэж хараад буцаагаад алдаагүй нэрлэж чадчихэв. 5 минутанд 100 оны нэр зүс царайг тогтоогоод алдаагүй буцаагаад нэрлэж байна. 15 минутанд 150 ханзыг хятад ханзыг тогтоогоод буцаагаад алдаагүй хэлж чадчихэв. Гэх мэтчлэн анх сонсоход бол үнэхээр итгэмээргүй үзүүлэлтүүд байдаг. Гэвч энэ арга техникийг эзэмшээд тууштай хичээлж чадаад хиппокампусыг бид нэр ашиглаж чадах юм бол энэ чадварыг өөр юм болгох бүрэн боломжтой. За тэгэхээр хиппокампус гэдэг ийм чухал бүтэц байдаг байна гэдгийг бүгд ойлгоод авчлаа. За тэгэхээр энэ хоёр эрдэмтэн маань байгаа. Энэ хоёр эрдэмтэн маань их тархины талаар судалгааг хийгээд тэгээд Нобелийн шагналыг юм хүртсэн эрдэмтэд байдаг. За тэгэхээр энэ хоёр эрдэмтэн маань их тархин дээр ямар нээлтийг хийсэн бэ гэхээр их тархи буюу сэтгэгч тархи маань баруун зүүн гэсэн хоёр хагас бөмбөлөгтэй юм байна гэж. Тэгсэн чинь баруун зүүн хагас бөмбөлгөнд гэсэн тусдаа өөрийн гэсэн чадваруудтай юм байна гэдгийг нээж олж нээсэн баг. Тэгэхээр яаж энийг нээсэн бэ гэхээр тэр судалгаанд оролцогчдыг ингээд зааланд суулгаж агаад тархины долгионыг хэмждэг ийм аппарат толгоонд нь зүүлгээд тэгээд маш олон төрлийн даалгавруудыг гүйцэтгүүлсэн. Жишээлбэл одоо юу гэдгийг шоо эвлүүл нэг их сэдв өгөө тэрийг уншаад дүгнэлт бич тэ.
тэгээд зураг зур өөр одоо юу гэдгийг дуул, бүжгэл гэх мэтчлэн төрөл бүрийн чадваруудыг шалгасан ийм сорилуудыг авсан. За тэгээд сорилуудыг гүйцэтгэж байх үед тархины бичлэгийг нь хийгээд аль хагас бөмбөлөг нь тухайн чадварыг ашиглаж явах үед илүүдэлэх үү, ажиллаж нэгдэх дээр нь судалгаа хийгээд ийм дүгнэлтэнд хүрсэн байна. За зүүн хагас бөмбөлөг маань жишээлбэл бичгийн ухаан, логик сэтгэлгээ, математик, үр дүн шалтгаан, дүн шинжилгээ, бүртгэл жагсаалт гэх мэтчлэн чадваруудыг бол зүүн хагас бөмбөлөг илүүдэлэх үү, хариуцдаг гэж бүгдээр ойлгож байна. Гэхдээ бүр 100% гэж бүгдээр ойлгож болохгүй. Эдгээр чадруудыг ашиглаж явах үед энэ зүүн хагас бөмбөлөг илүү идэвхтэй тэнд ажиллаж исэн байна, тийм. За баруун хагас бөмбөлөг нь болохоор өнгө ялгах, төсөөлөх, мөрөөдөх, дүрслэх, зураг зурах, дуу хөгжим, орон зайн баримжаа гэх мэтчлэн эдгээр чадруудын үед баруун хагас бөмбөлөгний тэр долгионууд яах нь илүү идэвхтэй байсан. Тэгэхээр хэдүүлээ ингээд одоо харах юм бол зүүн хагас бөмбөлөг баруун хагас бөмбөлөгийн чадруудыг харьцуулаад харах юм бол та хэдэд юу анзаарэгдэж байна? Сонсогдож байгаа юм аа? Сонсогдож байна шүү. За. За зүүн хагас бөмбөлөг баруун хагас бөмбөлөгийг харьцуулахад зүүн хагас бөмбөлөг нь илүү ямар байна? Илүү л ерөөхдөө яг математик, логик сэтгэлгээ яг ийм Байгалийн ухаан ер нь байгалийн ухаан одоо юу гэдэг шинжлэх ухаанч талдаа шинжлэх ухаанч талдаа. Баруун хагас бөмбөлөг хүнээр дүрслээд үзүүлвэл бүр илүү хөөрх юм шүү. Одоо жишээлх юм бол ингээд зүүн тал бөмбөлөг нь болохоор нэг тийм ажил хэрэгч гэмээр юм. Баруун тал бөмбөлөг нь болохоор илүү нөгөө нэг амьдралаас нөгөө нэг ирчүүч энерги авдаг, дуу хөгжим, зураг гэдэртэй холбоотой юм, задгаа сэтгэлгээтэй юм, урлагийн талтай ч юм уу. Яг зөв. Тэгэхээр зүүн хагас бөмбөлөг бол илүү тийм эрдэм шинжилгээ тийм талтай. Баруун хагас бөмбөлөг нь илүү бүтээлч талтай, урлагийн талтай байна. Түр микрофон ачаарай, айхтар шуугаад байна шүү. За тэгэхээр хэдүүлээ ийм байгаа. Тэгэнгүүт бид нарт одоо асуулт үүсээд байгаа шүү дээ. Яагаад бид нар ингээд өдөржингөө ингээд давтчаад яг хэрэгтэй үед нөгөө мэдээлэлээ санах гэсэн чинь мартаад байна вэ? Яагаад бид нарт ингээд ойлгохтой холбоотой бэрхшээл тулгараад байгаа юм бэ? Гээд байгаа юм, тий? Тэгэнгүүт ерөөсөө тэрний хариулт бол яг энэ слайдн дээрээс бүгдээр харж байна. Бид нар яг энэ баруун зүүн хагас бөмбөлгийнхөө чадруудыг тэнцвэртэй хөгжүүлээд энэ чадруудыг хослуулж яг энэ суралцахтаа ашиглахгүй байгаад л байгаад. Тэгэхээр ингээд харах юм бол ерөн ангид сууж байгаа ингээд одоо 20 хүн байлаа гэж боддог. Тэдгээрийн ихэнх хүмүүсийнх нь бол зүүн хагас бөмбөлгийн чадрууд илүү хөгжсөн байдаг. Энэ маань бас юутай холбоотой вэ гэхээр бид нэр 10 жилээсээ яах нь математик бол угаасаа шинжлэх ухааны ноён оргил гэдэг тийм математикийн хичээлийг бид нэр хүн болгон ингээд маш чухалчилж үздэг. За логик сэтгэлгээ бид нэр амьдралдаа байнга ашигладаг. Бичгийн ухаан тэгээ үр дүн шалтгаан, дүн шинжилгээ, бүртгэл жагсаалт гэх мэтчлэн зүйлсүүдээ бид нар байнга ингээд суулаад ингээд бичдэг гэх мэтчлэн. Тэгэхээр бид нар зүүн хагас бөмбөлгийн чадруудыг бол бараг өдөр тутамдаа ашигладаг юм чадрууд байгаа. Харин баруун хагас бөмбөлгийн чадруудыг харах юм бол өнгө гэж байгаа тийм. Наад зах нь одоо үгдгийг бид нэр хичээл дээр тэмдэглэл хөтлөختөө ногоон одоо юу гэдгийг улаан, ягаан энэ өнгөнгийн палмаструудыг, тодруулагчдыг, харандаануудыг бид нар магадгүй ашигладаг. Ер нь бол их цөөхөн цөөн хідэн яг ингээд нямбай чамбай яг эмхтэй оюутнууд бол ингээд зарим тэмдэглэлийг харахад бол айгүй гоё ингээд өнгөөр ялгцсан ингээд гоё харагддаг. Дараа нь тэрийг уншихад ч урамтай байдаг. За бид нар төсөөлөх гэдэг чадрыг бас төдийлөн бас ашиглаад байдаггүй. Цөөн хідэн үед л ашигладаг тийм. Магадгүй одоо юу гэдгийг ном уншиж байхдаа номын үйл явдлыг төсөөлдөг. Ирээдүйд би тэгэндээ ингэндээ гэд ирээдүйн бид нар мөрөөдлөө төсөөлдөг ч үгүй юм уу тийм. За зураг зурах, дүрслэх гэх мэт энэ чадруудыг бас төдийлөн үнэх бид нар өдөр тутамдаа бас ашиглаад байдаггүй. Тэгэхээр ингээд бид нар анзаарах юм бол Монгол хүмүүсийн 80-аас 90% нь Монгол хүний 80-аас 90% нь зүүн хагас бөмбөлөг нь илүү хөгжсөн буюу идэвхтэй байдаг байхгүй. Тэгэхээр бид нар баруун зүүн хагас бөмбөлгийг баруун зүүн далавчтай зөөрлж болж байгаа. Шувууны далавчтай тийм. Тэгэхээр одоохондоо бол бид нар зөвхөн зүүн далавчаад ивээд байна л гэсэн үг.
Зүүн далавчаа дэвээд авах юм бол бид нэр өндөрт нисэж чадах уу? Чадахгүй. Харин ганцхан эсрэгээрээ бас баруун далавчаа дэвэвэл бас чадахгүй. Хоёр далавчаа хоёулангийн дэвжээж, хоёр тархиныхаа чадруудыг хоёулангийн тэнцвэртэй хөгжүүлж ээж бид нэр харин одоо ниснэ. Тэгэхээр илүү одоо байгаагаасаа та 3-аас 5 дахин илүү үр дүнтэй суралцах, үр дүнтэй ажиллах боломжтой юм аа гэж. Тэгэхээр яг энэ ой тогтоолтын арга техникийг эзэмшээд энэгээр хичээлснээр баруун зүүн хагас бөмбөлгийн чадрууд тэнцвэртэйгээр хөгждөг. За тэгэхээр энэ бол тийм цаад утга учир нь бол ийм байх нь байна. Тэгэхээр бид нар бол утга учиргүй тэр олон тоонуудыг, олон хөзөрнүүдийг цээжлээд байдаггүй. Тэр бол зүгээр л их харагдаж байгаа нэг хэсэг. Тэрний цаана яаж байгаа вэ гэхээр тухайн суралцагчдын энэ чадрууд нь давхар хөгжиж тийм аа. Ингэснээр ирээдүйд тэд нэр мэрэгжилдээ эзэн болоход нь, ирээдүйд манлайлагчид болоход нь энэ чадрууд нь маш бат бөх суур болж өгдөг гэсэн. За тэгэхээр ийм ач холбогдолтой байдаг ахна тий. За тэгэхээр бид нэр уурга тархиныхаа талаар ой тогтоолттой холбоотой ийм мэдээллүүдийг авлаа. Тэгэхээр тэр дунд тархины хиппокампус гэдэг зүйл чинь ийм чухал ач холбогдолтой байдаг ахна. Сэтгэл хөдлөл оролцож байгаа үед хиппокампус идэвхждэг ахна гэдгийг мэдээд авлаа. Дээрэс нь их тархины баруун зүүн хагас бөмбөлгийн чадруудыг бид нэр тэнцвэртэй хөгжүүлж чадах юм бол одоо байгаагаас 3-аас 5 дахин илүү үр дүнтэй суралцах, ажиллах боломжтой ахна. За одоо хэдүүлээ нөгөө ой тогтоолтын арга техник болох мнемотехникийн талаар мэдээллийг авъя тий. За мнемотехник гэж нэрлэдэг. Мнемо гэдэг маань бол ер нь бол цээжлэх, тогтоох гэсэн утгатай, техник гэдэг нь арга аргачлал гэсэн утгатай. Ой тогтоолтын аргачлал гэж байгаа тий. Энэ арга техник маань бол бүр эртний грек ромын үеэс үүсэлтэй. Тэр эртний грек ромчууд болохоор бүр ромын өрөөний арга гэж хүртэл хэрэгжилж ирсэн юм байлээ. Ой тогтоолтын тэрийг одоо бол орчин үед бол ой тогтоолтын байршил гэж нэрлэдэг. Тэгэхээр одоо болтол тамирчид тэр ромын өрөөний аргыг одоо болтол хэрэгэлдэг. Тэгэхээр энэ эртний грек ромоос үүсэлтэй энэ арга техникийг Английн эрдэмтэн Тони Бизан олж нээгээд судлаад тэгээд орчин үед хослуулаад тэгээд энэ арга техникийг улам шинжилээд дэлхийд даяар одоо ингээд маш олон улсуудад боловсролын системд ингээд оруулаад ингээд явж байгаа ийм мундаг эрдэмтэн хүн байдаг. Тэгэхээр энэ бол эртний грек ромын үеэс үүсэлтэй юм техник байдаг байна гэсэн үг. За тэгэхээр нөхдүүд тэр тамирчид те яаж 5 минутанд 500 цифрыг 52 үзрийг яаж 12 секундэд тогтоогоод байгаа юм бэ гэдэг асуулт үүсэж байгаа. Тэгэхээр тэр хэд бол бүгдээрээ мэдээлэл. Тэгэхээр мэдээллийг бид нэр хоёр ангилж болж байгаа. Нэг нь болохоор бодит мэдээлэл, нөгөөх нь хийсвэр мэдээлэл. Бодит мэдээлэл гэдэг нь юу хэлээд байгаа гэхээр гарт баригдаж нүдэнд харагддаг зүйлийг хэлээд байгаа. Жишээлбэл бид нар одоо юу гэдэг гар утас гэж төсөөлье. Гар утсыг бид нар төсөөлж чадна те. Гарт баригдаж нүдэнд харагдаж байна. Төсөөлөхөд амархан байна. Ширээ гэх юм бол бид нар төсөөлж чадна. Самбар гэвэл төсөөлж чадна. Бүгдээрээ бодит мэдээллүүд. Харин эсэргээр хийсвэр мэдээллүүд. Хийсвэр мэдээллийг бүгдээрээ төсөөлөх гээд оролтъё. За хийсвэр мэдээлэл гэдэг нь юу хэлээд байгаа юм бэ гэхээр гарт баригдахгүй зүйлсийг хэлээд байгаа. Жишээлбэл тоо. Нэгийн тоог төсөөл. За бүгдээрээ нэгийн тоог төсөөлөх юм бол зөвхөн зурлагыг нь л төсөөлж чадна. Гэвч яг гар утас, ширээ, компьютер гэдэг шиг барьж авч тэр нэгийн тоог болж чадахгүй. Тэгэхээр тоонууд бол бүгдээрээ хийсвэр мэдээллүүд. За тэр хөзрүүд нь хийсвэр мэдээллүүд тий. Зарим хүний нэрүүд нь нэр бүгдээрээ хийсвэр мэдээлэл. Бидний одоо юу гэдгийг атом дээр өгдөж байгаа тэр латин нэр томьёонууд бүгдээрээ хийсвэр мэдээллүүд. Тэгэхээр хийсвэр мэдээллийг бид нар тэгвэл яаж цээжлэх юм бэ гэж тий. Яаж төсөөлөх юм? Тэгвэл хийсвэр мэдээллийг бид нар яадаг вэ гэхээр бодит зүйл рүү л ерөөсө хувиргадаг. Тэгэхээр энэ ой тогтоолтын арга техникийн хамгийн гол суурь нь юу вэ гэхээр бүх зүйлийг, бүх мэдээллийг тамирчид маань энд суралцж байгаа энэ техникийг эзэмшсэн хүмүүс маань төсөөлж цээжилдэг байхгүй? Төсөөлж цээжилдэг. Тэгэхээр бодит мэдээллийг бол бодитоор нь төсөөлчих нь байна. Хийсвэр мэдээллийг бодит зүйл рүү заавал хувиргаж байгаа төсөөлтгөө таад маань ойлгочих болно. За тэгэхээр тэд нар төсөөлөхдөө бас зүгээр нэг төсөөлчдгүү хэд хэдэн зарчмуудыг баримтлах хэрэгтэй. Хамгийн ихний зарчим нь бол хошин гэж. Аль болох хошин буюу инээдтэйгээр төсөөлөх хэрэгтэй. Инээх хэрэгтэй бид нар төсөөлж явахдаа, суралцж явахдаа. За тэгэхээр бид нэр одоо юу гэдгийг инээдмийн бид нар хошин шог үзэхээр яадаг вүлээ? Нэг цаг 30 минут инээсээр хагаад гарч ирдэг. Дараа нь тэр хошин шогийнхоо талаар найз нөхдөдөө
тэр хошин шогийн талаар ярилцахдаа бараг нэг бүрчлэн ярьж чаддаг, тэрэн дээр хэрэглэгдэжсэн үг хэллэгийг нь хүртэл тогтооцсон байдаг. Дараагийн зарчим нь юу вэ гэхээр та төсөөлөхдөө юр бусын буюу амьдрал дээр байж болохооргүйгээр төсөөлөх гэж. Тэгэхээр фэнтези төсөөлөх юм байна тий. Тэр амьдрал дээр тийм байж болохооргүй үйл явдалтай тийм кинонууд байдаг шүү дээ тий. Хоёр баатар нисэл агаар дээр зодолтоол үүлэн дээр суугаад нисэж явж маваал тий. Энэ бол амьдрал дээр байж болохооргүй зүйл. Гэхдээ бид нар тийм зүйлийг хараад гайхширдаг тий. Ямар сони юм бэ гээл тэгэл ингэж арай өөрөөр харж ингэ сэтгэж эхэлдэг байхгүй. Тэгэхээр энэ жишээн дээр одоо жишээлбэл юм байна тий. Өхөрнийх нь яах нь хөлний оронд тэргийн дугуйтай тэгээ мотоцикл шиг унцсан явж байгаа гарч юм. Тэгээ сигнал магналаад арсан жил нөгөөх нь өмбөө тэргээл ингэж байгаа тий. Тэгэл хажуу тийшээ ингээл шахаж махаал эврээрээ хажуу машинаа мөргөж байгаа гарч юм. Тэгэхээр энэ яах нь харахад бас инээдтэй хошин байна. Бас амьдрал дээр байж болохооргүй юр бусын зүйл байна тий. За дараагийн бидний төсөөллийн зарчим бол юу вэ гэхээр бидний төсөөлөл маань амар гоё адал явдалтай байх хэрэгтэй. Адал явдалтай бид нар кино үзэхээр яадаг вүлээ тий. Дараагийн ангид нь юу гарах бол одоо яах бол ийх бол гэдэг амар сонирхол татаад бид нар бараг нүдээч завчих завдалгүй үзчихээд. Тэгэхээр бидний төсөөлөл буюу нэгсэндээ үлгэр гэсэн үг байхгүй. Үлгэр маань маш гоё адал явдалтай байх хэрэгтэй. За дараагийн бидний зарчим бол юу вэ гэхээр хамгийн гол зарчим та төсөөлөлдөө өөрийгөө заавал оролцуул гэж. Өөрийгөө оролцуул. Тэгэхээр та төсөөллийнхөө үлгэрийнхээ гол дүр нь хэн байх ёстой вэ гэхээр та өөрөө байх хэрэгтэй. Хүн өөр дээрээ тусгаж авсан зүйлээ яадаг вүлээ? Маш сайн тогтоочдөг байхгүй? Маш сайн тогтоодог. Тэгэхээр бид нэр төсөөлөлдөө заавал өөрийгөө оролцуулах буюу жишээлбэл одоо юу гэдгийг юм. Бүгдээрээ ингээд өөрсдөө ингээд таад маань агаар дээр нисчихсэн хоорондоо одоо тэр нөө баатруудын оронд сэлмээр тулж гин гэдэг төсөөл. Бүгдээрээ хамтдаа үүлэн дээр суугаад дэлхийгээр аялж гин гэдэг төсөөл. Яг өөрийгөө тэр төсөөлөлд оруулаад тэр мэдрэмжийг ингээд төсөөлөнгүүд маш гоё тэгээд маш хурдан хугацаанд бид нар тогтоогоод удаан хугацаанд мартдаг байх нэ гэсэн үг. Тэгэхээр төсөөллийн хамгийн гол зарчим бол та өөрийгөө эхлээд заавал оролцуул, дараа нь яах вэ гэхээр таны төсөөлөл маш гоё адал явдалтай, инээдмийн буюу хошин тэгээд амьдрал дээр байж болохооргүй юр бус юм байх юм бол маш сайн. Эдгээр зарчмуудыг бид нэр баримтлаад төсөөлж чадах юм бол ямар ч мэдээллийг богино хугацаанд хошин байдлаар цээжилж чадна гэсэн үг. За тэгэхээр энэ зарчмуудын яг гол тэр зориод байгаа зүйл нь юу вэ? Яагаад заавал хошин бай гэдэг байгаа юм? Яагаад заавал юр бусын буюу амьдрал дээр байж болохооргүйгээр төсөөл гэдэг байгаа юм? Тэгэхээр ерөөсөө л гол цаадлын зорилго нь юу вэ гэхээр нөгөө бидний дунд тархинд байгаа хиппокампусыг идэвхжүүлэх гэдэг байгаа байхгүй. Хошин бай гэхээр инээдмийн байлгах гэдэг нь инээ нэгдэг нь юу гэсэн үг? Сэтгэл хөдлөл оролцоод хиппокампус идэвхжнэ гэсэн үг байхгүй. Юр бусын бай гэдэг нь гайхшруулах гэдэг нь ингэснээр хиппокампусоос идэвхжнэ л гэсэн үг. Тэгэхээр ерөөсөө энэ зарчмуудын гол зорилго нь бол тэр хиппокампус дээр л төвлөрч байна. За одоо тэгэхээр хэдүүлээ нэг 20 дүрсийг 10 дүрс байгаа. 10 дүрсийг дээр анхаарал ажиглая. За нэгэн дон дээр шон гэж юм тий. Бид нар түрүү нэг багш нэг юм хэлсэн шүү дээ тий. Хийсвэр мэдээллийг бодит зүйл рүү заавал хувиргадаг гэсэн. За тэгэхээр тоо гэдэг бол хийсвэр зүйлээ. Тэгэхээр нэгin тоог хийсвэр зүйл учраас нэгin тоог бид нар бодит зүйл рүү хувиргахын тулд нэгin тоо шонгийн модны хэлбэртэй ямар байна вэ? Адилхан байна. Хоёрын тоо болохоор морин хуур гэж юм тий. Хоёрын тоо нь болохоор морин хууртай яагаад адилтгаад зүйрлэлцэн ихээр хоёр чавхцтай яах нь морин хуур байна. Гурвын тоо сэрэ. Гурван үзүүртэй сэрэ байна. За үзүүрүүдийн ингээд хэдүүл авах юм бол 3-ын тоо шиг харагдаж байна тий. 4-ийн тоо 4 дугуйтай машин байна. 5-ын тоо 5 хуруутай бэли. 6-гийн тоо 6-гийн тоогийн хэлбэртэй адилхан шүгэл байна тий. 7-гийн тоо болохоор хэлбрээрээ бас сүхтэй адилхан байна. 8-ын тоо ундаг дугуй. 2 дугуйг нийлүүлчихвэл 8-ын тоо болж байна. 9-ийн тоо шаар. За ингээд яг бүгдээрээ харах юм бол тэр доотлын уяа муятайгаа 9-ийн тоотой адилхан харагдаж байна. 10-ын тоо бөмбөр. Цохиурн 1-ийн тоо, бөмбөрн 1-ийн тоо. За ингээд жишээлбэл бид нар 1-ээс 10-ын тоог 10 бодит зүйл рүү хувиргачихж байгаа байхгүй юу? За одоо буцаагаад хэдүүлээ саны та хэд маань микрофоноо нэгээд буцаагаад санах гээд оролдоорой. 2-ын тоо юутай адилхан байлаа? Мориор. Мориор байсан. 3. Сэрээсэн.
Сэрэ 5. Бэли. 5 ороотой бэли те. 6. Шүгэл. 7. Сүх. 9. Шар. Шаар байсан. 1-ийн тоо. Шонгийн мод. 4-ийн тоо. Машин байна. 8-ийн тоо. 10-ийн тоо юу вэ? Бөмбөр. За тэгэхээр бид нар яаж юм бэ гэхээр 5-ын тооноос одоо хэдүүлээ юуг санах нь вэ? Бэлигээ санана. Бэлийн тооноос буцаагаад 5-ын тоогоо санана л гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр энэ хоёр маань ерөөсөө тусдаа ойлголт биш. Нэг гарны яах нь гарын хоёр тал гэсэн үг. Тэгэхээр бид нар одоо юу гэдэг 5-ын тоог харахаараа бэлигээ л хар төсөөлчих нь байна. Бэлигээсээ буцаагаад 5-ын тоогоо санана гэсэн үг. 10-ын тоог хараад бид нар бөмбөргөө төсөөлчихнө. Бөмбөрнөөсөө буцаагаад 10-ын тоогоо санана гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр бид нар хийсвэр мэдээллийг ингэж бодит зүйл рүү яадаг байх нь гэсэндээ хувиргадаг байх нь гэсэн үг. За одоо тэгэнгүүт ойдогтолтын арга техник гэдэг талаар бүгдээрээ ойлголттой боллоо. Ойдогтолтын арга техник гэдэг нь ерөөсөө л мэдээллийг төсөөлж цээжилдэг юм байна. Төсөөлөхдөө бодит мэдээллийг бол бодитоор нь хийсвэр мэдээллийг бодит руу хувиргадаг юм байна гэдгийг ойлгоод авчлаа. Төсөөлөхдөө хошин, юр булсын амьдрал дээр байж болохооргүй адал явдалтайгаар ингэж төсөөлөх хэрэгтэй байх нь байна. Тэгээд тэр төсөөллийнхөө гол дүр нь та өөрөө байх хэрэгтэй байх нэ гэсэн үг. За тэгвэл энэ төсөөлөх гэдэг хэдүүлээ юугаар арга техникээр одоо хэдүүлээ эмийн нэрсийг тогтоогод үзье те эмийн нэрс. За тэгэхээр яг энэ 6 дугаар курс төгсгөд бол бидний үед болохоор 365 эмийн жороор ингэ шалгалт авдаг байсан те. Тэр шалгалтанд тэнцэхгүй бол ингэ төгсөгдгүй байсан. Тэгэхээр яг энэ 365 эмийн жорон дээр миний хувьд ингээд ажиллаад арга техникийг зохиогоод тэгээд яг бид нэр одоо тэр 139-т ингээд бүгдээрээ ангаараач бишээ нөгөө курсээрээ ингээд цуглаж агаад тэгээд бид нэр 135 эмийн жорыг яаж 365 эмийн жорыг яаж хийсэн бэ гэхээр яг энэ төсөөлөх аргачлалаар тогтоогоод ингээд шалгалтанд амжилттай оролцож ирсэн байхгүй. За тэгэхээр бидний хувьд эхлээд ер нь бол суралцахдаа үр дүнтэй суралцахдаа яах ёстой вэ гэхээр эхлээд нэг яах нь сайхан толгойн сэрэг амарцсан байх үедээ тогтоох гэж байгаа сурах гэж байгаа материалаа нэг том зургаар нэг хараад за байц би нэг яаж сэжилж болох вэ те 365 эмийн жорыг бүгдийг нь тус бүрт нь нэг бүрчлэн тогтооно гэх юм бол бас асуудал үүснэ маш их цаг хугацаа шаардна буцаагаа санахад ч гэсэн төвөгтэй байх те тэгэхээр баг зэрэг яах нь бид нар бас ийм залхуу сэтгэхүй биднэрт хэрэгтэй тийм үү тэгэхээр залхуу сэтгэхүй гэдэг нь нэгсэндээ юу гэж хэлээд байгаа гэхээр энийг яаж илүү бас хэлбраар яаж илүү эмх цэгцтэйгээр яаж ангилж яах нь цээжиж болох вэ гэдэг асуултыг өөрөөсөө асуугаад тэгээд тэр мэдээллүүдээр яах нь анализ хийж яагаад аль болох эмхэлж цэгцлэх ангилах энэ процессыг бид нэр хийх ёстой байдаг. Ер нь бол ямар ч зүйл дээр. За тэгэнгүүт тэр 365 эмийн нэрсийг миний хувьд ингэж бичиж яагаад бүх тунгийн ард нь бичиж яагаад тэгээд за эзнийг яаж ангилах вэ гэд маш их бодсон. За тэгэнгүүт одоо юу гэдэг тэр эмийн бүлгээр нь ангилах уу эсвэл ямар эрдэнэ систем нөлөөлж байгаагаар нь ангилах уу эсвэл тунгаар нь ангилах уу ч гэдэг юм уу ингэж бодож байгаад хамгийн сүүлд ерөөсөө олсон миний зөв хариулт бол юу вэ гэхээр тунгаар нь ангилъя гэж шийдсэн байна. Тунгаар нь. За тэгээд тэр эмийн жоруудыг бүгдийг ингэж датаг нь яах нь бичиж байгаа тунгаар нь ангилсан. Тэгээд энэ дээр одоо нэг жишээ нэх юм бол 0.4 гэдэг тунтай эмүүдийг шүүж гаргаж ирсэн. За тэгэнгүүт бид нар 0.4 гэдэг тунг бас яах нь тогтоох шаардлагатай болж байгаа. Тэгэхээр тун гэдэг маань тоо мэдээлэл байна тий. Тэгэхээр тоо мэдээллийг бид нар сая яаж бодит зүйл рүү хувиргадаг вэ гэдгийг сая 14 зургаар ерөнхийдөө харлаа шүү дээ тий. За тэгэнгүүт эмийн тун маань бас ингээд бүгдээрээ ингээд анзаараад ажиглаад харах юм бол маш олон нөгөө тэг байдаг тий. Тэг гэж явж ийснэ 5 өдр гээл те маш олон тэгүүд идэг. Тэр тэгүүдийг тогтооход бас жоохон хэцүү байгаад байсан учраас тийм тэгүүдийг нь хураангуулахын тулд хоёр тэг байх юм бол хоёрын тоогоор кодлчио гэдэг өөрөө зүгээр юм код зохиоцсон байхгүй систем зохиоцсон. Тэгмүүд энэ жишээ бол 0.4 байдаг гэж бодоход бид нэр энийг 24 гэдэг тоогоор л харчиж байгаа юм. Дараа нь 2 гэдгээсээ тэг гэдгээ санана тэгээд 4 0.4. Одоо бүгдээрээ 24 гэдэг тоогоо бодит дүрсээр рүү шилжүүлэх хэрэгтэй болж байгаа. Тэгэнгүүт 24 цагтай гэж төсөөлчих болж байгаа. 24 цаг.
Нэг хоногт 24 цаг байдаг. Тэгэхээр 24-ийн тоог бид нэр цаг гэж төсөөлчих болно гэсэн үг. Дараа нь цаг гэдгээсээ 24 гэдэг тоогоо санана, 24 гэдгээсээ 0.4 гэдгээ сансан байна шүү дээ, тий. За тэгэнгүүт 0.4 гэдэг тунтай ямар эм шүүгдэж гарч ирсэн бэ гэхээр pantoprazole, verapamil, propranolol, nifedipine, famotidine, furosemide гэсэн юм 6 эм гарч ирсэн. За энэ 6 эмийг бүгдээрээ харах юм бол яах нь дандаа гадаад нэршлүүд байгаа. Гадаад нэршлүүдийг бид нэр төсөөлийг ингүүд угаасаа утгыг нь мэдэхгүй юм чинь төсөөлж чадахгүй. Тэгэхээр бид нэр бас л хийсвэр мэдээлэл. Хийсвэр мэдээлэл буюу гадаад нэршлийг бид нэр яаж бодит зүйл рүү хувиргадаг вэ гэхээр дуудлага төстэй үгийг олдог. Монгол үг олж болно. Эсвэл өөр гадаад хэл мэддэг бол өөр тэр мэддэг хэлнээсээ үг олж болно. За жишээлбэл pantoprazole, panda bazal гэж. Зүгээр л ингээд нэг дуудлагаараа л бичсэн байна те базаал гэдэг гээд. Панда яах нь нэг юм базаал явж явах нь шүү дээ бадцсан. За verapamil, very family гэж байна те very family. Propranolol, propranolol гэж те. Бид нэр ярьдаг шүү дээ энэ өстө про шүү гэдэг pro гэдэг ярьдаг те. Айгу мондаг лаг гэсэн утгатай юм шиг байгаа те. За тэгмэд pro 0 энэ 0 нь бол үнэн про гэл те. Nifedipine, нисж байгаа дэлфин. Энэ дуудлага төстэй үг маань яг бүр тэр эмийн нэртэйгээ гадаад нэршилтэйгээ авь адилхан байх, ерөөсөө алга байхгүй, жоохон л төстэй байхад болно. За famotidine, ама тэндэн. Ама гэдэг нь нөгөө ама бямторч гэдэг нөгөө сумоч юм байдаг шүү дээ, тий? Ама бямторч, ама тэндэн. Furosemide, uramid. За ингээд энэ 6 эмэн дээр яасан байна вэ гэхээр 6 төсөөлөх хэлбэр рүү шилжүүлээд дуудлага төстэй үгийг нь олсон байна гэсэн үг. Одоо бидний хийх ажил юу вэ гэхээр цаг гэдэг тунгийнхаа яах нь тунтайгаа энэ 6 эмнийхээ нэрийг холбож төсөөллөө зохиох хэрэгтэй байгаа байхгүй. За тэгвэл багш энэ цаг гэдгийг нь өмнө нь илт байсан. Тэр нь болохоор та хэдтэй тайлбарлахад жоохон шууд ингээд мэдэхгүй байгаа учраас багш нь цаг болгоцсон байгаа. Тэгэхээр дараагийн зураг нь бол ил дээр явцсан байгаа. Гэхдээ хэдүүлээ энэ илт буюу сэлэмнийх нь оронд цаг байгаа гэж төсөөлнө шүү. За бүгдээрээ төсөөлөлтөө яах ёстой вэ? Хошин, юр бусын, өөрийгөө оролцуулсан адал явдалтайгаар төсөөлөх ёстой. За бүгдээрээ хамгийн түрүүнд сургууль руугаа ороод яадаг вэ гингүүд бидний тэр одоо төв коридорт маань амар гоё том цаг байдаг гинэ тий. Бүгдээрээ бүх оюутнууд тэр цаган дээр цагаа очиж хараад тэгээд цагаа харчингуудаа заавал анги танхим руугаа очиж хичээлдээ суудаг ч юм уу. Тийм байдлаар хэдүүлээ төсөөлөд үзье тий. За бүгдээрээ яах вэ? Сургууль руугаа явж ороод коридортой байгаа тэр цагийг очиод харах гэсэн чинь цаг маань байхгүй. Цаг маань хайж ч вэ гэд бүгдээрээ эргэн тойрон руугаа хартал нөгөө цагийн маань панда базаал явж байна тий. Панда базаал явж байна. Гэсэн чинь панда ингээд юу вэ гэд бүгдээрээ нүдэн ухаад яах нь панда ганцаараа явж гэнэ үгээд хартал панда ганцаараа биш very family буюу гэр бүлийнхнийгээ дагуулсан явж гэнэ тий. За гэр бүлийнхнийгээ very family гэр бүлийнхнийгээ дагуулсан явж. Нөгөө хэд чи хаашаа явж гэнэ вэ гэд хэдүүлээ ингээд ажиад хараад исэн чинь нөгөө хэд чи манай сургуулийн 0 руу орж гэнэ. 0 руу оронгуудаа нөгөө хэд чинь ёо эдний сургуулийн 0 про гэж ярьж гэнэ тий. Про 0 гээл тий. Ямар гоё цэвэрхэн юм бэ гэж ярьж гэнэ. Тэгээд бүгдээрээ тэр 0-ыг харсан ингээл амар ширтсэн хараа байж тэл нөгөө 0-оос нь гинт нисэл яах нь дельфин гараад ирсэн гинэ. Нис дельфин тий. Нис дельфин. Хүү тэр дельфин гараад ирлээ гэж хартал дельфин дээр нь хэн байна вэ гэсэн чинь ама тэнд нь суудсан байж гинэ. Суумочин ама тий. Ама бямторч тэнд нь суудсан ингээ явж. Тэгсэн чил яах нь нэг панда нь энэ ама яхаараа суудгийг би суунаа гэж амар ууралсан чинь нөгөө пандануудынх нь ахлагч нь яах нь та нар уурамэд те та нар уурнаас олж хүн хохироо шүү гэд 50 гэж байгаа бодлоор төсөөлж байгаа байхгүй. За дүнгүүд бид нар 0.4 гэдэг тунтай 6 эмийг гаргаж ирсэн 6 эмнүүдээ бүгдийн дуудлага төстэй хэлбэрлүү шилжүүлээд тунтай нь холбоод сая үлгэрээ зохиочж байгаа. Төсөөллөө зохиочж байгаа. Одоо буцаагаад бид нар 0.4 гэдэг тунтай эмнүүдийг хэдүүлээ нэрлэхэд яах нь бүгдийг нь нэрлэж чадна. За 0.4 гэдгийг бид нар хэдийн тоо олгочлаа? 22. Оо тий 24. 24 гэдгийг адилтгаад юутай адилтгалаа? Цаг. 24 цагтай. Одоо цаг гэдгээсээ бид нар төсөөллөө санаа. Цаган дээр очисон чи яалаа? Панда базаал гэсэн. Панда базаал гэсэн. Панда базаал гэдэг чи одоо ямар эм гэсэн үг? Панда базаал. Яг зөв.
Панда Панда бразал. бразал. За дараа нь панда базаад явж исэн чи яалаа? Very family. Very family. Very family гэдэг чинь эмээнэрийн Vera family. Vera family. За Vera family явж байгаад яалаа? Ноёд руу ороод про 0 гэсэн тий. Тэр нь юу лээ? Proper Пропронот. Proper нь л тий. За тэгээ хараа южсэн чи яалаа? дэлхийн гараад ирсэн. Нисээ дэлфийн гараад ирсэн. Нис дэлфийн гэдэг нь Ифэдифин. нифидипин тий. Тэгсэн чи яалаа? Амаа нисэж. Амаа тэнд нь байсан. Амаа Амаа тэнд нь фаматидин. Тэгсэн чи Орами. Урамид гэсэн. Сами. Форсамид. Сами. Ингээд хэдүүлээ яасан бэ гэхээр 6 тэр 0.4 гэдэг тонтой 6 эмийг яах нь бүгдийг санаж чадж байгаа. Бид нэр энэ номноосоо хичээл дээр багш нараасаа энэ эмнүүдийн нэрийг зөндөө сонсч ирсэн учраас панда базар гэдгээс асуудалгүй панда бразал гэдгээс санана. Урамид гэдгээс асуудалгүй форсамид гэдгээс санаж байгаа байхгүй. За тэгэхээр бид нэр ерөөхдөө энэ 365 эмийн жорыг бол яах нь иймэрхүү байдалтай цээжилж ийсэн. Тэгэхээр бүх ингээд тунгууд дээр нэг үг зохиогоод тэгээд ингээд үлгэрээ зохиогоод зурагжуулах нэгийг зурагжуулаад ингээд явж исэн байх нэ тий. Тэгэхээр ингээд зураг мурагтай ингээд харагдах юм бол бүр илүү хөдөлөө яах нь зүгээр л нэг комик ном үзэж байгаа юм шиг ингээд эмийн жоруудыг тунгуудыг яах нь тогтоох бүрэн боломжтой байх нэ л гэсэн үг. За хамгийн гол нь аз жаргалтайгаар суралцах буюу инээж байгаа зүйл. Тэр нь хамгийн гайхалтай зүйл. Тэр миний хувьд гэсэн яг энэ аудиторын арга техникийг эзэмшээг байхдаа яг юм тогтооно гэхээр би яг ингээд хөмсгөө ингээд зангиддаг байсан байхгүй ёо яаж тогтооно гэж. Тэгээд ингээд яах нь баа ингээд точчлон дандаа цээжилдэг. Дандаа олон дахин давтаж уншдаг, олон дахин хууч бичдэг тий ингээд. Тэгээд очиод яг ингээд магадгүй шалгуулгууд үр дүн нуугаар гарч ирдэг. Ингэснээс болоод урам хугалдаг. Тэгээд яг магадгүй хичээлдээ дургу болдог ч юм уу иймэрхүү тохиолдол байдаг гэсэн. За тэгэхээр яг ингээд аз жаргалтайгаар суралцах буюу инээж байгаа суралцахад бол үнэхээр гайхалтай. Одоо юмыг тогтооно гэхээр даваа яваа дээр тэгээд инээж байгаа тогтоод. Тэр энэ л хамгийн гайхалтай зүйл. Тэгэхээр суралцах гэдэг үл бид нар яах нь аз жаргалтай зүйл юм аа гэдгийг энэгээр бас ойлгох хэрэгтэй. Тэгэхээр бид мэдээж багшиндаа лекц эхлэхдээ хэлсэн. Бид нар яах нь энийг ингээд сонсоод шууд магадгүй та ийм чадвартай болчихгүй. Аливаа зүйлийг шинээр сонсоход, шинээр сурахад угаасаа бэрхшээл тохиолддог. Энэ бэрхшээл болгоныг хэн давж гарч ийн, хэн энийг боломж гэж харж ийн, тэр хүн л яах нь цаашаагаа алддаг, боломжийг автаж чаддаг, ашиглаж чаддаг. Тэгээд тэр зүйлийг өөрийн болгож, өөрийн чадвар болгож байна. Тэгэхээр энэ зүйлийг бүгдээрээ дахиад цаашаа давшруулаад, судлаад, суралцаад дадал зуршил болгох нь маш чухал юм аа гэдгийг бас дадал гэдэг энэ үгээр ойлгуулж хэлээд байгаамаа. Тэгэхээр энэ миний хувьд бас нэг тархи цэнэглэх 50 ном гэдэг ийм унших дадал зуршлыг бий болгох ийм нэг бүтээлч дэвтрийг гаргасан. Тэр дэвтэр дээр болохоор ийм нэг гэр систем гэдэг юмыг бас зохиосон. За энэ гэр систем гэдэг нь болохоор ийм нэг гэрний зураг байна тий. Тэгээд энэ гэрний зургийг болохоор ингээд 365 блокод ингээд хуваацсан. Энэ 365 блокод хуваагаад миний хувьд яадаг вэ гэхээр унших дадал зуршлыг бий болгохдоо би өдөрт 1 цаг ном уншихад зарцуулна гэд би орой 9 цагаас 10 цагийн хооронд ном уншдаг. Тэгээд тэр өдрийнхөө унших нормыг биелүүлчихэд эхний өдрийнхөө буюу эхний блокоо яадаг бахна буддаг гэсэн үг. За хоёр дахь өдрөө яах нь уншичаад хоёр дахь блокоо будна. Гэх мэтчлэн нэг өдөрт нэг блокийг будаад ингээ явдаг гэсэн үг. За тэгээд ингээд 365 гэдэг тоо нь болохоор нэг жилд яах нь ингээд энэ дадал зуршлыг бий болгох буюу өдөр болгон ном унших дадал зуршлыг мэж бий болгоод энэ гэр өөрийнхөө энэ ертөнц өөрийнхөө гэрийг би өөрөө л яах нь бий болгоно гэдэг ийм цаанаас философи яваад байгаа тийм. Тэгэхээр ийм гэр систем байгаа. Тэгэхээр энэний зүгээр ингээ хар зургийг нь бас би наран чимээг багштай ч юм уу ингээд өгчээ таад маань магадгүй энийг зөвхөн унших дадал зуршилч гэлтгүү өөр та ямар дадал зуршлыг өөртөө бий болгомоор байна. Тэгэхээр тэр болгон дээр бас ашиглаж болно шүү тий. Тэгэхээр ингээд миний сая хэлснийг ойлголоо шүү дээ таад маань. Тухайн өдрөө биелүүлчээл тэр блокоо бодоод ингээл яваад байгаа юм тий. Тэгэхээр энэ нь болохоор нэгсэндээ энэ гэрээ хараад би хэдэн хоног энэ дадал зуршлаа хийсэн байна. Хаана магадгүй алдчихв, яач вэ гэдгээ ингээд өөртөө дүгнэлт хийгээд яах нь явах бүрэн боломжтой байх нь гэсэн үг ээ. Тэгэхээр энийг би бас файлыг нь
жишээлчээ та хэд маань тэгээд багш нартайгаа холбогдоод авч болно шүү. За тэгэхээр миний өнөөдрийн бэлдсэн хичээл маань, лекц маань ингээд энэ үрээд өндөрлж जैन. Та хэд маань лавшруулж, асууж, тодруулах, ойлгомжгүй зүйл байх юм бол асууж болно. За өнөөдөр бидэнд айгүй хэрэгтэй, ер нь маш их хэрэгтэй лекцийг орлоо багшаа. Синг самдан багштай маш их баярлалаа багшаа. За баярлалаа. Манай оюутнуудаас багш нараас бас асуух асуулт байгаа хаа. Шууд яриад асуух боломжгүйнүүд нь шууд бичээд асуултаа асуугаад явчих. Тодруулах зүйлүүд бас нэлээд байгаа. За манайд мессеж хийсэн баг шиг байна те. Тийм байна уу. Танд эмийн үйлчлэлийг цээжлэхэд ашигласан жишээ байна уу гэж асуусан байна уу. За одоохондоо бол надад бол яг тийм жишээ бол байхгүй байна. Тэгэхээр хэдүүлээ ер нь бол ямар ч мэдээллийг бид нэр энэ аргачлалаар цээжилж болно гэдгийг маш сайн ойлгоорой. Тэгэхээр хэдүүлээ одоо юу гэдгийг энийг одоо тогтоомоор энэ мэдээллийг би ер нь яаж тогтоож болох вэ гэдэргээд асууж бас болно. Тэгэхээр тэр мэдээлэл дээр нь багш нь өөрөө харж агаад энийг ингэж тогтоож болох юм байна гэдэг тухайн мэдээлэлтэй тохирсон тэр аргачлалыг зохиогоол цээжилждэг байхгүй. Тэгэхээр яг бол надад шууд ингээд та хэд бас бэлэн харуулах тийм юу алга байна. Эмийн үйлчлэл тал дээр. Надад нэг асуулт байна багшаа. Аха. Одоо жишээ нь яг одоо энэ тогтоолтын талаар сая таны дадлуудыг одоо суулгахад их хугацаа шаардна. Ер нь тодорхой хэмжээгээр хугацаа шаардна гэж ярьж ирсэн шүү дээ. Ер нь таны сургалтанд хамрагдсан хүүхдүүдийг ажиглаад хад ер нь хэр их хугацаа шаарддаг вэ? Наснаасаа хамаардгүй. За мэдээж наснаас бол мэдээж хамаарна. Тэгэхээр аль болох бүгдээрээ юу гэдгийг одоо нас залуу байхдаа энэ арга техникийг эзэмшээ суралцах юм бол илүү хурдан хугацаанд хүлээж авна. Гэхдээ нас нь жоохон одоо юу гэдгийг явчлаа, нас хэдүүлээ одоо юу гэдэг 30 40 гарчаад манай аав ээжүүд манаас одоо миний юм тогтоох гэж юу яах вэ? Миний хүүхдүүд сур гэж өөрийгөө голоод хайчдаг те. Тэгэхээр ерөөсөө тийм биш. Гэхдээ жоохон одоо юу гэдгийг тухайн тэр шин зүйлийг хүлээж авахтаа л жоохон хүлээдсэн л жоохон удаан байна. Хүлээж авах. Тэгэхээр арай жоохон нас ахиу хүмүүс нь удаан хугацаа шаардах нь байна. Арай залуу настай байх юм бол хурдан хугацаанд тогтоож болно. Тэгэхээр яг энэ насан туршидтын бас ой тогтоолтын сургалт гэж байдаг. Энэ маань болохоор хоёр шатанд суралцдаг. Эхний шат нь бол 5 хоног яваал эхний шат дуусчдаг. Хоёр дахь шат нь болохоор 1 сар үргэлжилдэг байгаа. Тэгэхээр тухайн хүн өөрөө өдөрт хэдэн цагийг зарцуулж чадж гин гэдгээс хамаарат бас хэр хурдан хугацаанд үр дүн гарах вэ гэдэг нь хамаардаг л та. Тэгэхээр сайн суралцагч нар бол ер нь бол 1 сарын дотор энэ ой тогтоолтын арга техникийг өөр юм болгоод авчдаг. Тэгэхээр бид нарт яах нь вэ? Тэгэхээр тухайн одоо юу гэдгийг тэр замаар хэн хурдан явах уу, удаан явах уу, эсвэл замаасаа ницаад буцах уу, шантраад буцах уу гэдэг нь тухайн суралцагчаас ер нь маш их хамаарна шүү дээ, тийм. Манай оюутнууд өөр асуулт байна уу? За, наран чимэг өгш манаас энэ мессеж бичсэн баг шиг байна, тийм. Сонирхолтой хөгжилтэй мэдээлэл авах тусам тайван байх тусам хурдтай аз жаргалтай сурдаг гэдгийг ойлголоо. Сургалтын арга их өөрчилсөн байдаг. Туршлагаас багш нарт зөвлөмж өгвөл багш нарын энэхүү лекцийн бичлэгийг сонсох юм аа гэдэг чинь тийм. Тий, миний хувьд болохоор ер нь бол яаж хичээл ордог вэ? Яг ямар зарчмуудыг баримталдаг вэ гэхээр яг хүнийг яг би хүн байдлаар нь хүлээж авахыг хүсдэг. Хүүхэд болгон өөр, хүн болгон өөр ингэсэн үгдэл, өөр ингэсэн онцлогтой. Тэгэхээр хүүхдүүдийг бол миний хувьд бол ерөөсөө хооронд нь харьцуулдаггүй. Тэгэхээр хинтээ харьцуулдаг гэхээр би өчиг өөртөө л одоо юу гэдгийг өнөөдөр хатанд
хэллээж байгаа маш орон ширэн би чивдийн зөвлөл өнөөдөр 21 үг сэж шүү те. Өчигдөрийнхөө 20-оос бид нэр өнөөдөр нэг алхам нэг үгээр л уршилж байгаа юм бол энэ бол амжилт шүү гэдэг яг зарчмаар хүүхдүүдэд ингэж урамшуулдаг. Аль болох найз нь үедээ яг найз шиг нь багш нь үегээ яг багш шиг нь заримдаа бүр аав ээж нь ч үе байдаг те. Тэгэхээр яг тэгэл багш гэдэг бол би яг өөрөө багш мэрэгчлээ биш ч гэсэн яг хүүхдүүд маань бол ингээд айгүй юу байгаад байдаг. Бас ингээд үр дүнтэй ингээд сайн байгаад байгаа нь болохоор тухайн тэр хүнээс бас хүний юунаас шалтгаалт юм болов гэж боддог. Бас сэтгэлээс те. Тэгэхээр яг найз шиг нь үедээ найз шиг нь яг багш шиг нь үедээ багш шиг нь тавих шаардлага яг ингээд тавьдаг. Урамшуулах үедээ урамшуулдаг те. Тэгэхээр багш хүн гэдэг бол нэгдүгээр маш их сэтгэлтэй байх хэрэгтэй гэж миний хувьд бас өөр их боддог. Тэгэхээр яг хүнийг гэсэн сэтгэлтэй энэ хүнд нэг өөрийнхөө сурсан зүйлийг заагаад илүү бүр ингээд сайжруулчих юмсан гэсэн юм сэтгэлтэй. Дээрэс нь болохоор багш хүн гэдэг бол өөртөө маш их итгэлтэй байх хэрэгтэй. Зааж байгаа юм маш сайн мэддэг байх хэрэгтэй. Өөрөө туршиж үзсэн байх хэрэгтэй. Тэрнийхээ жаргал зовлонгийг мэддэг байх хэрэгтэй. Дээрэс нь багш хүн гэдэг бол оюунлаг байх хэрэгтэй гэж боддог. Мэдээж маш олон зүйл уншаад, судлаад, тэгээ тэр зүйлсүүдээ сурагч нартаа ингээ хуваалцаад ингээ хамтдаа хөгжөөд явах. Дээрэс нь багш гэдэг хүн бол маш сайн менежер байх хэрэгтэй гэж боддог. Тухайн тэр анги хамт олон нэг ингээд баг болгодог тий. Та нар бол хоорондоо өрсөлдөгч биш. Та хэдийн хамгийн том өрсөлдөгч чинь та хэд өөрсдөө юм шүү гэдэг энэ юуг суулгаж өгөө, сэтгэлгээг суулгаж өгөө. Тэгээд яг ингээд баг хамт олон болгоод хамтдаа ингээд урагшлуулаад авч явахыг хүсдэг дээ. Тэгэхээр сэтгэлтэй, итгэлтэй, оюунлаг, тэгээд нэгдмэл гэсэн энэ нэг дөрвөн түлхүүр үгэн дээр тулгуурлаж ингэж бас хичээл авч явдаг. За баярлалаа өгшөө. За өнөөдрийн лекцийг өгнээд тавчхан танилцуулах хинүү хэмээн үлгэрлэгч оюутны дэд хөтөлбөрийн чиглүүлэгч профессор Наран Чимээ өгшөөгөө урьж байна. За баярлалаа. Тэгэхээр маш сонирхолтой яг өнөөдрийн нийгмийн хэрэгцээ шаардлага багш нар оюутнуудад чухал мэдээлэл хүргэсэн Синг самдан нэмжтэй багш хэдэн улсын шүүгчтэй баяр хүргэе. Одоос хэдэн жилийн өмнө би Азийн найзуудын насан туршийн сургалтанд сууж басан дээр багшийн сургалтанд суугаад үнэхээр өрдөө манай оюутнуудад багш нар ажил сайн мэдсэн сургалт юм байна гэдгийг ойлгож ухаалсан. Тэгээд удахгүй дэлхийн өдөөсөн тэмцээнд багаа цаг нэрүүлэн өнөөдөр үнэтэй цагаа оюутнуудад эргээд бас маань эргээд сургуультай юм оюуны хөрөнгө оруулалт оруулах маш том үнцэн хэлгээд байна. За энэ лекц маань бүрэн үнээр энэ зон дээр тавигдсан. Манай их сургуулийн багш нар төлөвлөж бусад 5 сургуулийн багш нартаас мэдээлэл авдаг байна. За тэгэхээр өнөөдрийн лекцээс оюутны багш нар мэдээлэл санал нэгсэн байна. Суралцахад суралцнаа гэдэг бол маш сонирхолтой байна. Уучлаарай өгшөө таны ярианд жоохон царгаад байна өгшөө. Давхар нэгтэн байгаа юм болов уу? Зэрэг яцдаг. Тийм нэг компьютергаа өгшөө дууг нь хаачих. Тэгэхээр арай нэг л компьютер байгаа. Тэгээ хоёрыг нөгөө за тэгэхээр өнөөдрийн Синг самдан одоо би олон улсын шүүгч гэдгээр нь хэлэх гээд байна л да. Өнөөдөр ингээд манай ашуусын төгсөгч эмч маань дэлхийд нэрээ гаргаж өнөөдөр Монгол хүүхдүүд ямар их авьяаслагч чадварлаг гэдгийг бол одоо бид нар ч хүртэл бахархаж хүлээж авч байгаа. Тэгээ гадны орныхын их гайхдаг гэдгийг би бас хичээлээр сонсч ирсэн. Энэ бол уулын спортын тэмцээн гэхэд тэмцээн болгон дандаа шинэ хүүхдүүд орж ирээл төрүүлээд байдаг. Гэтэл спортын тэмцээнд хэдэн жил бэлтжиж орж байхад яагаад ингээ монголчууд зөвхөн нэг удаа явуулдгийн тэгээд ирсэн шинэ хүүхд болгоно нь дандаа төрүүлдэг гэдэг нь нөгөө заримдаа спортын тэмцээнийг гадаадын улс орнууд дахин үзэж байгаад ямар мэхээр төрүүлэх үү гэж бодтол монголчууд бол энэ оюун ухааны тэмцээнд бол ямар тийм боломж олгодгүй юм бэ? Орсон хүүхд болгоно нь бүр дэлхийн авраг болж байгааг хараад үнэхээр бахархаж байгаа. Тэгээ сүүлийн үед бас төр засаг бас ойлгож дэмжиж байгаа.
Тэгээ би Синг самдан эмчээсээ одоо төгсөгчөөсөө эргээд магадгүй манай одоо сургалтанд маш том өөрчлөлт оруулахад өөрийн чинь энэ олон жилийн бүтээл дээрээс нь энэ одоо чадвар туршлага чинь бас бидэнд үнэтэй хувь нэмрээ оруулах бах. Бид нар манай тэнхэн голдуу 1-2 дугаар курсын хичээл ордог. Тэгээд оюутнууд маань маш их сэтгэл тийм депресстэй болчихсон гэдэг юм, стресстэй. Одоо яах вэ? Хичээл айгүй хүнд байна гэд хэдийгээр яг багш нар өөрчлөгдөж суралцгуулуу шилжиж чаач гэсэндээ оюутнууд маань өөрсдөө нөгөө багаасаа нөгөө асуулт асуулгах гэдэг юм уу чөлөөтэй байлгаж сураагүй учраас их өөртөө айцыг бий болгодог, өөртөө итгэлгүй байдаг. Тийм учраас энэ үйл ажиллагаандаас илүү хамтран ажиллаж хувь нэмрээ оруулах хаа гэдэгт бол итгэж байна. Тэгээд ой тогтоолтын тэр 5 өдрийн сургалтанд суухдаа сургалт гэдэг ийм энгийн, ийм хөгжилтэй тэгээ юмыг цээжлэн гэдэг бол үнэхээр өөр аргачлал байдгийм байна. Юу заах нь гол биш, аргын заагаад өгчих юм бол бид нар хизээч одоо хүн бол насан туршдаа энэ тархил улам сэрэгдэг юм байна. За манай сургууль дээр бас тарих судлалын төв байгуулагдаад дэлхийд дахна тарих судлал руу анхаарч байгаа ч гэсэндээ энэ оюун ухааны активийнхэн илүү оролцох ёстой гэж би хувьдаа бодож явдаг. Тэгэхээр та бүхэн бас цаг заваа гаргаад энэ төвийнхэнтэй уулзаад энэ бидний тархинд ер нь юу болоод байгаа юм. Урд нь бид нар дандаа мэдээллийг дамжуулдаг, мэдлэгээ буцаагаад л хадны цорой шиг шалгадаг байсан. Энэ үе өөрчлөгдөж байхад бид бол хിവэрэ байх уу гэдэг дээр та бүхний хувь нэмэр хэрэгтэй байна. Тэгээд оюутнууд маань өнөөдрийн энэ лекцээс одоо мянгаараа сонсох бид нар энэ бол 100 хүний багтаамжтай ийм сургалт байгаа. Тэр шалгалт эхэлсэн оюутнууд хичээлдээ илүү шалгалтандаа баяр хөөртэй ороход энэ одоо лекц бол үнэтэй хувь нэмрээ оруулна гэж итгэж найдаж байна. Тэгээд тарихтай холбоотой илүү судлах ийм боломжийг бол багш нартаа өглөө. Ингээд нийт багш нартаа болон оюутнуудаа өөрийнхөө бас энэ төгсөгч оюутан байсан ийм зөвлөмжөө өгвөл юу гэж өгөхөөс самд. Нэг сайхан зөвлөмж бид нарт оюутнуудад болон багш нартаа хандаж үгээ хэлье. За баярлалаа. Тэгээд бас ингээд яг ингээд манай анагаахын яг шинжилгээ ухааны үндэсний сургуулийн багш нар маань ингээд яг ингээд намайг бас тоогоод ингээд холбогдоход би маш их баярлдаг. Тэгээд уухантаас тгий гэж ингээд хэлдэг. Тэгэхээр анагаахынхаа бас ингээд оюутнуудтай, дүүнэртэй бас ингээд сурсан мэдсэн зүйлээ ингээд хүргэж байгаад маш их баярлж байна. Тэгээд багш нар маань бас харагдаж байна. Тэгээд нар мандах өгш маань байна, наран чимээ өгш маань байна. Тэгэхээр ингээд багш нартай ингээд ой тогтоолтын арга техникээр бас хичээл орно гэдэг бол бас нэр төрийн хэрэг. Тэгэхээр маш их баярлалаа. За тэгээд бид нар юу яг яах ёстой юм бэ гэхээр миний хувьд ч гэсэн одоо юу гэдгийг тэр анатомийн хичээл дээр хамгийн анх ороод бид нэр учир утгагүй нөгөөх ингээд шууд цээжлэх рүүгээ дайраад идэв юм байлээ. Яг ингээд цаад ингээд утга учир юмыг ингээд ойлгохгүйгээр те. Жишээлбэл одоо юу гэдгийг тэр ясны атлас, булчингийн атлас гэх тэрийг ингээд латин тэр үгийг нь утгыг нь мэдэхгүй зүгээр шууд ингээд автоматар ингээд цээжлээд байдаг. Тэгэхээр яг тийм биш. Бид нэр ингээд хэтэрхий ингээд бүр ухаантай биш. Одоо яриад байгаа шүү дээ. Ухаантай биш бүгдээрээ жоохон ухаалаг байх хэрэгтэй байна. Ухаалаг. Тэгэхээр одоо юу гэдэг оос гэдэг чинь ядаж юу гэсэн үг яав яс гэсэн үг юм биш. Тэгэхээр чи энэ ч угаасаа ясны зураг байгаа юм чи оос дорзалис ч гэдэг юм уу оос одоо юу гэдгийг фронталис ч гэдэг юм уу ингэж угаасаа хэлэх юм байна. Фронталис гэдэг чи ийм утгатай юм байна шүү дээ гэдэг. Тэр анатомийн нэр томьёон дээр бол ялангуяа тэр гадаад үгийг бид нэр цээжилдэг шиг тэр латин нэр томьёоны үг утгыг нь ойлгох хэрэгтэй байна. Тэрийг нь мэдээд авчих юм бол тэр атласыг нэрлэхэд айгүй амархан юм байна гэдэг нь сүүлд ухаарсан. Тэгэхээр бид нэр ухаантай биш ухаалаг те хэтэрхий ингээд айхтар ингээд машин шиг ингээд ажиллаад байх биш. Жохон ухаалаг хараад жохон өөртөө ийм залхуу сэтгэлгээг суулгаад бас жохон яаж хэлбэрчлэх үү гэдэг асуултыг бас ингээд өөрөөсөө асуугаад ингэж чадвар бид нар бүтээн байна гэдгийг ойлгосон. Тэгэхээр миний хувьд болохоор одоо ингээд яг би эмч мэрэгчлээсээ холдоод бол ингээд 6-7 жил болсон. Одоо би эмч гэдэг мэрэгчлэрээ ажиллана гэвэл хутлаа.
Тэгэхээр миний хувьд одоо болохоор яг би бодоод байгаа зүйл маань би яг энэ эрүүл мэндийн салбартаа яг өөрийнхөө хувь нэмрийг яаж оруулж болох вэ гэхээр яг сая наран чимэг багшийн маань хэлдгээр өөрийнхөө би энэ сурсан ой тогтоолтын арга техникийг л ангаахын хичээлдээ яаж хослуулахыг, энэ мэдээллүүдийг бид нэр яаж тогтоохыг гэдэг энэ системийг сайн боловсруулад магадгүй цаашлаад бүр энэ хөтөлбөрт оруулах юм бол маш том хувь нэмэр юм байна. Эннээс цаашлаад мундаг эмчнэр төрөхт нь яг нь хувь нэмрээ оруулж байгаа юм байна гэж би сүүлийн үед боддог болсон. Тэгэхээр тун удахгүй бас ингээд одоо яг хөдөө орон нутагт бас ингээд ажиллаад ингээд яваад байгаа. Тэгэхээр тун удахгүй бас би энийгээ ингээд энэ бодоод байгаа зүйлээ бодлоо ингээд бодит ажил болгоход бас манай энэ багш нар маань туслах байхаа гэж найдаж байна. Тэгэхээр хамгийн түрүүнд энэ ажлаа би хийх болохоор та хэд дээрээ яваад очив шүү. Тэгэхээр энэ ажлыг бүгдээрээ хамтраад ингээд бодит ажил болгоцгоё гэж бас хэлмээр байна. За баярлалаа. Зөрөнтэй дэнэ микрофон хавал. За үлгэрлэгч оюутан дэд хөтөлбөрийн хүрээнд бид бас ийм цуврал өөрийгөө таних уу гэдэг лекцийг бол зохион байгуулж байгаа. Тэгэхээр гаднаас бас шууд ил өнөн эдүүцгийн менло ороод бол шууд бүх лекцийг сонсох боломжтой. Эхний 3 лекцтэйг сая Синг Самдангийн маань лекц бол маш их уялдж байгааг та нар анзаарсан байх. Хамгийн анхны лекц бол Лавсрын актимчи маань лекц бид нар өөр аргаар суралцах хэрэгтэй болжээ. Бид нар Монгол ухаанаар суралцах шаардлагатай болжээ гэдэг лекцээс олон зүйл мэдэж авсан. Дараа нь болохоор Випшна бяцлаглалын тэргүүн Ширэндэв багшийн ярианаас хүн ер нь амар тайван байх ёстой. Тэхийн тул сэтгэлийн эрүүл мэнд гэж юу вэ? За манай Ж гант тулгын сэтгцийн эрүүл мэнд дахиад эрүүл мэндтэй холбоотой. Тэгэхээр сая Синг Самдангийн маань лекцээс та бүхэн зөвхөн тархиа хөгжүүлэхэд бас эрүүл зөв хооллолт хэрэгтэй юм байна. Дээрээс нь хөдөлгөөн хэрэгтэй юм байна. За хүн насахад эхлэнгуут хөдөлгөөн багасаад ирснээ бид нар мэддэг шүү дээ. Ердөө юм мартаад эхэлдэг, тариг саажаад эхэлдэг, баруун зөө эрг нэгвэл эргэж чадхаа болчдөг. Тэгвэл хэдий ч нэ хөдлөх тусам төдий ч нэ бас тархины саажилт гардаг. Тэгээд Гиппократын нэг гоё үгийг би бас бүх хүмүүст хэлэх дуртай. Гиппократ хангарганда хүнд туслахыг эмч гинэ. Харин хор бүх хөрөг гэдэг. Тэгвэл энэ оюун ухааны актимийн багш нар болгон эмч юм аа, тархины эмч юм аа гэдгийг би сургалтанд сууж байхдаа тэр багш нараар нь тэнд сууж байгаа хүүхдүүд ямар амар амгалан голдуу насан туршийн залуучуудтай хамт байсан л да. Тэгээд бүр инээж агаал хичээл өнгөрдөг, инээсээр агаал хичээл баг өнгөрөөл. Ингээл хичээлийн дараа нэрэн тиншүүдээ гэл одоо нөгөө автобусанд ч юм уу энэ тэнд гар утсаа орхихгүй тулд яах вүлээ гэл олон аргачлалуудыг сурч аваад бол бас хүмүүст танилцуулж исэн. Тэгэхээр цаашдаа бидэнд хийх юм их байна. Бид чи эзэн Чингис гэл том яриа л байдаг. Тэгвэл нэгэн бас гадаадын нэг зочны яриаг би бүр энд хэлхий гэж бодлоо. Яадаг вэ? Хэдий ч нэ урд үеилүүгээ түүхээ ярих тусам, ирээдүгээ бодохгүй байх тусам, яг одоо цаг дээр амжилт бүтээл гаргаж байгаа хүмүүсээ одоо ээлт хот нээлттэй тэднийг дэмжихгүй тусам энэ улс орн мөхөж яваа гэж хэлжсэн. Тэгэхээр бид нар эзэн Чингис гэхээсээ илүү өнөөдөр энэ хүний үр сад болоод ингээд дэлхийд энэ оюун ухаанаараа ийм байж чаддаг гэдгийг харуулж байгаа энэ хүмүүсийг багш нар бидэж их дэмжих хэрэгтэй юм байлээ. Төр засагч их дэмжих хэрэгтэй юм байлээ. Үнэхээр бахархалтай. Тэгээ гадаадын хид хідэн нэвтрүүлгүүдэд эдний шавнар ороод бүр ингээ гайхширлыг төрүүлж ирснийг та бүхэн бас анзаарч харж ирсэн байхаа. Ялангуяа бүгд найрамдах хятад ард улс тийм их хүн амтаа мөртлөө одоо Монголын залуучууд оюун ухаанаар тэмцээн болно гэвэл айлгадаг гэдэг нь бас л нэгийг хэлж байна. Тэгээд одоо Синг Самдан маань бас ингээд сургуулийнхаа нэрээр дээрээс нь сургуульдаа олон шинжилгээг хийхэд хамтран ажилланаа. Ингээд цаг заваа гаргаж бидний урилгыг хүлээн авсан танд баярлалаа. Тэгээд ажил үйлс нь бүтэмжтэй байх болтугай 22 онд амжилт бүтээлээр дүүрэн байх болтугай Хатанбаатар агштай танаа баг хамт олондоос баяр хүргэе талархъя. Баярлалаа.
За маш их баярлалаа. Сэтгэл сэргээсэн сайхан үгнүүд байлаа. Тэгээд маш их баярлалаа. За баярлалаа. За баяр хүргье. Баярлалаа багш. За өнөөдрийн хичээл ингээд дуусч байна. Рекордераа зогсоогоод энд рекорд зогсны дараа би бас